Ойлгох нь өөрөө сул тал биш гэдгийг та мэдхүү. За шинжилгээ ухааны хувьд нулимсыг 3 төрөлд хуваадаг. Нэгт нь суур нулимс, хоёрт нь рефлексийн нулимс, гуравт нь сэтгэл хөдлөлийн нулимс гэж хуваадаг. Суур нулимс бол мэдээж бид бүхний нүдийг чигтэй байлгахын тулд гадны бохор тоош орооноос хамгаалахын тулд үүсдэг бол рефлексийн нулимс мөн адилхан боловч цочрох бодисыг ялгаруулахгүй байхын тулд үүсдэг юм байна. За гуравт нь сэтгэл хөдлөлийн нулимс бол эдгэх, ан гаах, цэвэрлэх үүрэгтэй байдаг. Сүнслэг утга учир энергийн хувьд та сэтгэлээсээ нэг сайхан уйлснаар чөлөөлөгдөх, орхих, бууж өгөх, тавьж явуулах мэдрэмж төрдөг. Таны дотор шинэ орон зай үүснэ гэсэн үг. Энэхүү шинэ орон зай бол шинэ эхлэл, шинэ боломж, шинэ шийдвэрийг дагуулж яддаг. За нулимс нь өөрөө махан биений өвдөл болон сэтгэлийн өвчлөлийг намдаадаг. Сөрөг энергийг арилгаж, цэвэрлэж, ангааж өгдөг. За хэрвээ та бясалгал хийж байхдаа эсвэл маш гоё кино үзээд уйлах юм бол энэ бол сэтгэл хөдлөлтөйгээ аягүй ойрхон байна. Таны дотоод сүнс сэрүүн байна. Сүнс сэрхийн дохио юм байна. За мөн зүн совин өөрөө идэвхтэй байгаа юм байна гэж үздэг. Тийм учраас яг сэтгэл хөдлөлийн нулимсаа гаргаж өөрийнхөө зүн совинтой холбогдож дотоод өөрийнхөө мэдрэмжтэй холбогдох нь бол маш чухал байдаг. Та сэтгэл хөдлөлөө мэдэрч уйлах тусмаа гүн гүнзгий ухаарлыг авдаг. Гүн ухаарлыг дуудаж өгдгөө гэж ойлгож байна. За мөн уйлах нь нийгмийн харилцааг сайжруулж өгдөг байх нь байна. Яагаад вэ гэвэл та хэн нэгнийг бодож, өрөвдөж, инэрч уйлна гэдэг бол та бусдыг өрөвдөх сэтгэл төрдөг байх нь, бусдыг ойлгох сэтгэл төрдөг байх нь, бусдад бууж өгөх сэтгэл төрдөг байх нь. Хэрвээ та уйлахгүй өрөвддөггүй бол эсвэргээрээ нийгмийн харилцаатай айгүй хатуу, ширүүн, сөрөг болсон байх магадлалууд үүсдэг юм байна. Ямар нэгэн байгалыг хараад багтаж уйлах, ямар нэгэн дотоод бусдыг сонсоод багтаж уйлах гэх мэтчлэн сэтгэл хөдлөлийн гүнээс гарч байгаа нулимс бүхэн бурханлаг холбоог бий болгодог. Мөн гэгэрлийн нэг төрлийн шинж тэмдэг гэж үздэг юм байна. Нулимс өөрөө махан биений хувьд ч тэр сүнслэг утга учираараа ч тэр бидний хувьд маш чухал зүйл. Мөн та хэрвээ сэтгэлдээ өвдөд байгаа бол, бөглөрөөд байгаа бол, мөн дотоод сөрөг бодол асар их байгаа бол уйлаарай гэж танд би зөвлөмөр нь. Уйлахтаа сэтгэл хөдлөлөө мэдэрч улам илүү гүн гүнзгий анзаарч уйлах тусам энэ цэвэрлэгээ, эдгэрэлт, эмчилгээ болж өгнө гэсэн үг. Тэгэхээр та бусад уйлж байгаа хүмүүсийг хараад битгий гайхаарай. Та бусдыг битгий уйл гэж битгий ятгаарай. За ингээд та нартай амжилт хүсье.